боловсрал хөгжлийн түлхүүр. Сайн байна уу багш? Танаас сургуульд ямар нэг тулгамдсан асуудал байна уу? Бидэнд тодорхой хэлж өгөөрэй. Хүүхдийн суудлын хүрэлцээ муу учраас 3 ээлжээр хичээллэх л асуудал болж байна да. 1500 хүүхдийн суудалтай сургууль барих төсөв батлагдсан. Гэвч 1500 хүүхдийн суудал асуудлыг бүхлээр нь шийдэхэд хангалтгүй. Аллаа. Хуучин сургуулиудыг давхарлаад шийдчих. 1500 хүүхдийн суудалтай сургууль барих төсвөөр хуучин сургуулиудад өргөтгөлийн 10,000 хүүхдийн суудал бий болгож Баянгол дүүргийн сургуулиуд 3 ээлжээр хичээллэх болжээ. 2015 онд сургуульд хамрагдалт 100% хүрлээ. 20 дугаар сургуулийн өргөтгөл, 40 дугаар сургуулийн өргөтгөл, 70 дугаар сургуулийн өргөтгөл, Эрдмийн ундраа цогцлбор 54, 77, 78 дугаар сургуулийн өргөтгөл, оюуны ундраа сургуулийн өргөтгөл, 198 дугаар цэцэрлэг, 197 дугаар цэцэрлэг, 11 дугаар цэцэрлэг, 57 дугаар цэцэрлэг, 93 дугаар сургуулийн бага сургууль, 47 дугаар цэцэрлэг, 17 дугаар цэцэрлэг, 77 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Баянгол усан спорт сургалтын төв, хүүхэд залуусын хөгжлийн төв, Ахмадын ордон, Баянгол хүүхдийн туслан. 40 ажлын байр шинээр бий болгон нэг ээлжинд 450-аас 500 хүүхэд, жилд 4000-аас 4500 хүүхэд хүлээн авна. Эрдэнэ иргэдээс санал хүсэлтийг хүлээн авч энэ шаардлагатайгаас нь эренблэн эхлүүлдэг ба нэг эхлүүлсэн ажлынхаа хамгийн жижиг хэсэг бүрд нь анхаарч ажиллан дуусгадаг. Хүүхэд залуусын боловсролын асуудал шийдэгдлээ. Өрхийг дэмжсэн хөгжлийн баг. Улсын их хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Содном зам дуин Эрдэнэ, Амины орон сууцтай болгоё. Салдангийн Одон туяа, Орон сууцаа дулаалыг, Тогсмын Бат цогт, Түрээсийн байртай болгоё. Итгэл найдвар хийж бүтээхийн тулгуур. Баянгол дүүргийн өрхийг дэмжих хөгжлийн баг.